Дэлгэнэ энэ ширээн дээр байгаа зүйлийг харж байна уу? Харж байна. Энэ юу бодогдож байна? Энэ яварч исэн битан багш байна. За битээ. Их зөв. Тэгэхээр биднес хүмүүстэй танилцахдаа их өвөрмөц байдлаар танилцдаг хүмүүс ээ. Тий. Гэхдээ ихэвчлэн алдаатай танилцдаг. Хүмүүс гайхаж магадгүй. Яахаараа хүнтэй танилцахдаа алдаа гаргадаг юм гэж. Нэрээ хэлээл үз, яагаад үз. Гэтэл биднес чухал сонголт хийж байгаа үед нэг иймэрхүү байдлаар танилцаад. Тэгээ нэг өгсөн авсан үлжитэй гэж нэг үг өгдөг шин. Тийм болоод бүр ингээд хоорондоо бүр хачин болоод хувирчдаг л да. Тэгээд биднээсийн ширээн дээр бол одоо энэ ганжийн гараа нэг эмэгтэй сайн танил болсон биз дээ. Тэгсэн шүү дээ сая. Гэхдээ мундаг гаяа болсон тийм үү? Тэгсэн. Гэтэл одоохон биднээсийн танилцж байгааг харах юм бол одоо энэ бэлэг сэлтийн мотоцикл энэ төр энэ тэмээний ачаа энэ одоо энэ данх байна. Энэ хараа. Энэ тон цаг тооны бичиг. Энэ бүх юмыг харах юм бол чайблан атарх. За ямар сонин танилцдаг. Яагаад тэгээ танилцж байгаа ингээд танилцахтаа. Тий. Танилцахтыг сонин танилцдаг хүмүүс байна. Шекспир бүр гомдно. Яах гэж юм их зохиод бичсэн. Тий. Тэгэхээр би нэг 100 хүний эрэлд явж байгаа хүн. Энэ улсыг цааш нь аваад явчих. Энэ улсыг бидний үеэс эхлээд биднээс цааших одоо ирээдүйн үе рүү тэгээ явчих. Нэг тийм 100 хүний эрэлд яваад байгаа. За 24-76 байж болно нийлээ 100. Энэ бол бидний найдвар итгэл юм. Тэгээд өөрөө чинь ирж танилцах гэж байгаа би их баяртай байна. Өөрсөнд баярлалаа. Баасан даваагийн төлгөн ихсэн. Би одоо ингээд тогтоож авъя. Биднес хүнтэй ярилцахтаа нэг танилцсан гутаа ихлэ шууд нэрээ хэлцдэг. Тэгээ нэг л олон баяр сайхан яваад байдаг. Айл баяр сайхан үлээ гэдэг. Айл баяр сайхныхаа олохгүй тулд аль төлгөөнөө мэдхийн тулд нэг хоч өгдөг. Сая доор ихчд хоёр яриа сууж хахад танай аав их чинь баасан даваа гэдэг юм уу гэсэн. Тийм гэсэн чи их л ажилсан хүн байна да. Даваагаас бас хоёр гариг байгаа байхгүй. Тийм биш тий. Хоёр гаригийн нийлбэр Facebook-ыг одоо олон түмэнд хэлж болох уу? Болно. Үзүүлж болно тийм ээ. Одоо ингээд Facebook хаяг гэдэг маань энэ их мөнгө үрж, энэ их цаас зарж, мөн үү? Асар их хөрөнгийг биднээс шал дэмий хайчир. Тэгэхээр хоёулаа одоо яг танилцах ажилд оръё. Тэгээ. Манай үзэгчдтэй бидний харж байгаа хүмүүстэй танилцъя. Тэгээ та фейс хаяг руугаа орно. Нуу хаах юм байхгүй ч. Одоо юу гонох вэ? Амсмамсанд тавчуулаас тийм гарч ирнэ штэ. Юу ч гарсан магадгүй шүү дээ. Юу ч гаргасан бэлэн байна. Бэлэн байна уу? За тэгвэл хоёулаа танилцъя. Тэрүүгээр оч тэнт сууч. За тэг. Яан гэдэг. Энэ хаяг. Тий. За минь баасан даваа дүлгөөн гэж байгаа. Тий миний профайл. Уухай гарч ирж байна тийм үү? Тий. За уухатай ямар холбоотой? Уухагийн одоо нэг гишүүн гэж явж байгаа штэ. Тийм үү? Тий. Тэгээд ууха гэдэг чинь өөрөө юу вэ гэхээр хэсэг залуучууд нэгдээд ер нь цаашдаа Монгол улсыг хэрхэн хөгжүүлэх вэ? Энэ арчилсан зарчмаар хөгжүүлэх юм уу? Ямар зарчмаар хөгжүүлэх юм гэдэг эхлээд зарчим дээр нэгдсэн хэдэн залуучууд ярилцаад за тэгвэл бид бүгдээрээ нэг юм энэ тэнд явж ирснаас нийлээд нэгдээд явъя гэдэг нэг хөдөлгөөн байгуулсан. Тэгээд ууха гэж тэрийг нэрлсэн. Одоо миний үеийн залуучууд бол хоёр нийгмийн бүтээгдэхүүн гэж би боддог байхгүй. Юу вэ гэхээр цэцэрлэгтэй байхдаа бид нар бол социализмын үед те 90 оноос өмнө цэцэрлэгээр хүмүүжсэн. Социалист цэцэрлэгт явж. Тий, социалист цэцэрлэгт явж ирсэн. Тэгээд үүний дараагаар яг шилжилтийн үед яг бага ангид ороод тэгээ бага анги. Тэгвэл 10 жилд капитализмд орсон. Тэгсэн. За одоо би танд бага насаа манайх 102-д байсан. За. Тийм. Үйлдвэрчний район гэж тухайн үед үйлдвэрийн район гэж ярьдагсан. Одоо энэ яг миний 10 жилд болсон. За энэ нэгдүгээр анги. Энэ би зургаа танд харуулъя.
1991 оны 9 сарын 1-ээ. Альний. Би энэ артал цус сууж байна. Чи яагаад дараар сууж байгаа юм? Тэр томоотой байж тээ. Гайгүй бас. Тэгээ урдлын хоёр нөхрийг харж байгаа. Нилээ энэ голын нөхөр бол бүр сахилгагүй нөхөр шүү. Тэгээ урд суудаг. 18 дугаар сургууль эхлэхдээ Орос сургууль байсан. Би аав ээж намайг Орос сургуульд оруулна гэж шалгалт өгөхдөө Оросоор би ганц хоёр үг сураа, тоолд сураа. Тэгээд бэлтгэл ангид нь суухад Оросоор юмнууд үзчихсэн. Тэгээд 1-р ангид орсон чи яасан гэж? 1-р ангид орсон чи уугарч үзсэн. Уугарч үзээд эхний цагаан толгоон баяраа би бол энд Б үсэг болсон байна. Тийм байна. Зөв. 1-2 дугаар ангида дан уугарчнаар яваад тэгээ хоёроосоо эхлээд манайхан чинь англи хэл үзээд ягаад тэгэхээр энэ 18 дугаар сургууль чинь өөрөө гадаад хэлний гүнзгийрлсэн сургуультай болоод тэгээ 2 дугаар ангиас англи, орос, герман гэж 3 хэл үзэж эхэлсэн бид нэр. Тэгээд 99 онд би 8 дугаар анги төгссөн. Энэ Наран Туяа гэдэг монгол хэлний Наран Туяа багш гэж манай ангийн багш байсан. Бид нарыг маш сайн төгсгөж өгсөн ийм буянтай багш байдаг. Тийм. Би бол ангийн дарга гэдэг одоо энд харагдаж байна уу? Ангийн дарга би дүлгөөн гэж байгаа. Тийм байна. Намайг л ангийн даргаар нэлээд олон жил ажилласан да. Сонгодог байсан уу? Эсвэл чи өөрөө би дарга болъё гэсэн. Би бол дарга болох ямар сонирхол бол байгаагүй шүү дээ. Бүүн хариуцлаа тэгээд дотроос энэ хараа гайгүй Энэ нөхрийг гэдэг. манай багш л санаачилж л яасан л да. Ер нь их сонгогдох нэгууртай байсан юм тийм үү? За тэгээд 18-ыг 8-аа төгсчөөд би Монт Түркт шалгалт өгсөн. Монт Түрк гэдэг чи бүтэн нэрээрээ Монгол Туркийн хамтарсан байгалийн ухааны гүнзгийрлсэн сургалттай сургууль гэж байдаг. Тэр нь болохоор Мөсийн харьяа байсан. Тэр зөв. тэгээд Монт Туркийн сургууль 8-ын улсын олимпиадуудаас аягүй олон хүүхдүүд авдаг. Тэгээ хотоос нэг 20 хүүхд аавна гээд 186 хүүхд байсан баха. Шалгалт өгж яхад би 186-аас 2 чагсаад тэгээд өөрөө ангиа сонгоод орж исэн байхгүй. Тэгээд математикийн ангид орсон чи манай ангид ерөөсөө 6-хан эмэгтэй тэгээд 16 банд орд. Тэгээд манай Монт Түркийн математикийн ангиас улсын математикийн алтан медаль, улсын математикийн мөнгөн медаль 2 найз маань авсан. 10 дугаар ангида. Би бол 9 дугаар ангида бид 3 Сэлэнгийн олимпиадад хамт оролцож ирсэн. Юу Монт Түрк. Тэгээ Монт Түркээ би 10 энэ чинь Монт Түрк 3 жил байдаг байхгүй. Нэг жил нь бэлтгэлгээд тэгээд бэлтгэлээ дуусаад 9 10 гэж байдаг гэсэн. 3 жил. 8 төгсөөд орсон ч гэсэн 11 жилээр төгсдөг. Тэгээ 9 төгсөнгуудаа би 10 төгсөхгүй явчихсан. За би энэ юуг энэ Канадад урилгаар явсан уу? За Канадад бол Монголоос шалгалт авсан. За. Дэлхийн нэгдсэн коллеж гэж дэлхий дээр тухайн үед 10 салбартай сургууль, нэг сургууль нь Монголд бүтэн тэтгэлэг өгөөд та нар эндээс нэг хүнийг сонгоод явуулаач гэгээд тэгээд тэр нь бүх сургуулиудаар зарам тараад тэгээд шалгалт өгөөд тэндээсээ дундаасаа нэг хүүхдийг сонгосон. Тэгээд би сонгогдоод ингээд дэлхийн нэгдсэн коллеж, Канада дахь дэлхийн нэгдсэн коллеж Монголоосоо ганцаараа. Монголоосоо ганцаараа тэнд. Ерөөсөө анхных нь хөгд болчихсон. Тэгээ одоо энэ дэлхийн нэгдсэн коллежид очиод манай өрөөний залуу, энэ залуу Габриэл Рейс гээд сая Флоридад доктороо инженерээр хамгаалсан. Тэгээ тэр үед чинь Америкийн нэгдсэн улс Ирак руу дайн хийн гээд бид нэр инх тайвны жагсаалт хүртэл ингээд сургуулаараа тэр чигтээ ингээд оролцож байсан. Юу та харж байгаа. Чи тэр туг өрсөн явж гинүг үү? Мөн. Энэ туг өрсөн явж. Энэ инх тайвны төлөө та жагсаалд зогсоо. Тий Монголоос очсон инх тайв мандуулах гэж явжсэн. Мандуулах гэж явж тий. За би дэлхийн нэгдсэн коллеж International Bachelor буюу олон улсын бакалаврат гэдэг диплом аваад тэр үед надаа Африкт 1 жилийн сайн дурын ажил хийх тийм боломж олдоод. Тэгсэн чинь мөнгө нь бас байдгүй. Тэгээд мөнгө нь байхгүй болохоор тэр үед би нэг 3 сар барилга дээр ажилласан. Тэгээд би эхлээд Африк явахаар болчоод Монгол руу залгаж байгаа. Бас хэлэхгүй бол болохгүй. За. Тэгээд ээжтэйгээ яриад за ингээд хүн Африк явлаа гэдгийгсэн чинь. Ээж гэж байна. Занаас
Африк явлаа гэдгсэн чинь. За. Тэгэл болоо. Тэгэл шийдвэр гаргацсан. Наваг юу гэж бодсон бэ гэхээр за энэ манай он нэг шийдтсэн бол эндээсээ нэг эргэж боцохгүй баха гэж бодоод мэдж байгаа юм чинь бараг хэлсний юм. Юу аав ээж гэснээс тань аав ээж ямар мэргэжлийн хүмүүс юм? Манай аав ээж хоёулаа инженер. Зөв. Ээж болохоор инженер эдийн засагч. Аав болохоор электроникийн инженер. Тухайн үед Германд бол хоёулаа төгсөж исэн. Би аав ээжийнхээ зургийг бас танд үзүүлье. Манай бага нас гэдэг. За энэ манай аав ээж Дрездний их сургуулийг хоёулаа төгссөн. Зөв. Тий, Дрездний технологийн их сургуулийг төгссөн. Герман одоо орчинд Германд төгссөн, герман хэлтэй дээд сургуулиуд тэнд төгссөн гэр бүл юм байна шүү дээ. Тий. Хоёулаа Германд төгссөн. Хоёулаа Германд төгссөн. Зөв. Мөсийн хэлний бэлтгэлд Германд явхаар болчоод хэлний бэлтгэл дээр аав ээж хоёр танилцж исэн мэлээ. За энэ манай аав ээж хоёр цанаар тухайн үед Германд ингээд гуулгаа явж байгаа үе зураг байна. За энэ бол залуугийнх нь их сайхан зураг байдаг. Энэ өстэй сайхан байна. Юу. За тэгээ хоёулаа Канад орсон тийм ээ. За энэ миний багын зураг шүү дээ. За. Баасан даваагийн төлгөөн. Одоо манай охин яг ийм ингэж харагдаад байна тийм үү? Би чамайг анх нөгөө буруу хийжсэн байхгүй юу гэж чинь овгийн чинь. Одоо бол мартахааргүй болчихлоо шүү. Баасан даваагийн. Ямар ч байсан зорилготой хүрлээ. Гэр бүлтэй үстэй. Гэр бүлтэй. За эдэн хөөхтэй. За манай гэр бүлийн талаар гэх юм бол би өөрөө 2 хүүхэдтэй. За манай эхнэр бит хоёр одоо хоёулаа ажиллаж байгаа. Тэгэхээр манай 2 хүүхэд хоёулаа цэцэрлэгт явдیں۔ Тэгээ нэг нь том нь одоо 8 сард 4 нас хүрнэ. Бага нь энэ 6 сард 2 нас хүрнэ. Энэ манай эхнэрийн зураг байна. Бит хоёр. За энэ би магистраа хийж яхад одоо охиноо ингээ хоолж байгаа. Тий. Насаараа хийх ажил чи эндээ. Энэ одоо халбгаар өгч дараа нь таад чинь сургуулийн мөнгөнд ийм төлөх мөнгө бий юу? Гүн шүү дээ. Одоо тэр байтугай бид нэр одоо сургалт магистраа хийхдээ зээл авсан. Тэрнээс одоо өөрсдийнхөө зээлийг бол төлөөд явчих шүү дээ. Одоо өөрсдийг төлж байгаа. Гэр бүл чи хаана төгссөн? Манай эхнэр надтай танилцахаас өмнө Америкт магистр хийсэн байсан. За. Тий. Тэгээд би танилцаад бит хоёр миний магистрийн төлөө Америк явсан. Зөв. Бид нэр сая өнгөрсөн агс бүтэн сайнаар бас ингээ чаргаар гуулгаад ингээ бид дөрөв ингээ явжээ. Энэ бол яг манай гэр бүл. За Канадаас би барилгын ажил хийгээд Африк явсан. Одоо би танд Африк явсан нэг жоохон зургнуудаа үзүүлээ. За энэ бол яг миний багшилж байсан сургууль. Энэ нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хямдралтай одоо үн төлбөргүй заримд нь хямдралтай тэгээ сургадаг Good Samaritan гэж сургууль байсан. Тэгээд тэнд бид нэр англи хэл, математик гэдэг бага ангийн хүүхдүүдэд хичээл зааж ирсэн. За энэ бол яг тэр сургуулийн шавнар нүдэл шүд нүд хоёр харагдаж ерөөсөө л тэгж харагдчих шүү дээ. Харанхууд бол тэгж л харагдчих шүү дээ. нүд хоёр л яваад байна. Гэтэ их хөөрхөн. Хөөрхөн юм байна. Энэ сургуулийн барилга. Бид нар сургуулийн барилга гэж бодохоор цонхтой, хаалгатай, самбартай бүх юм нь бэлэн үгүй. Ийм л орчинд Африкийн хүүхдүүд бараг ийм дээвэр байгаа нэг юм. Өмнө нь дээвэр байгаагүй гэсэн бидний өмнө ирдэг залуучууд дээвэр мэвэр хийгээд ингээд явсан. Одоо энэ миний шавнар багш нар бүгд энэ сургуулийнхан бүгд ингээд намайг явхад гаргаж өгөх гээд ингээд гаргаад ирсэн сууж байгаа. За тэгээд хагас жил нь яг энэ саяны танд үзүүлдэг сургууль дээр би багшлаа. Хагас жилд нь өнчин өрөөс хүүхдүүдэд орон байр барьж өгч ирсэн. За энэ бол зарим нэг яа тэгэхээр Уганда гээд миний очисон тэр улс бол тухайн үед 22-3 сая хүн амт байсан. Африкта доохынх нь эзлэх хөв нь хамгийн өндөртөө ордог 3 улсын нэг хүртэл байсан. Тийм учраас ажил хийдэг хамгийн боловсралтай мэдлэгтэй гэдэг нөгөө эдийн засгийг авч явдаг хүмүүс нь идэвхтэй хүмүүс нь төрүүлж нас болсон энэ хүчтэй. Тэгээд хэдэн 100 мянгаараа өнчин хүүхдүүд үлдсэн. Одоо энэ миний
барьсан барилга за ингээд шавар зуураад ерөөсөө юм шавран байшин барьдаг байхгүй юу? Африкт хүүтэн биш. Тий. Шүн ингээд давуу нөмрөөд унтахад барыг халууцдаг. Тэгэхээр ерөөсөө ийм бургасаар хооронд нь холбож жагаад баг нь осгоод бургас шиг ийм юунууд байдаг байхгүй юу? Зөв жоохон томхон амттай орохоос л хамгаалж байгаа юм баг л. За амттай орохоос хамгаална. Тэгээд түгжээ явчиж болно хаалга хийчихвэл Бас тийм. тэгээд ямар нэг шуурга муурга болдго юм уу эсвэл салхих малхих орохоос л ингээл хамгаалж байгаа. Одоо энэ ийм байшин зүгээр ингээд шавар зуурж байгаа л жоохон цементтэй хойлол тэгэл гаднаас нь ингээд сайхан пластертаад өгөхөд бол тэр нь удаан барьдаг. Зөвхөн шавраар бол энэ байшин бол 3-5 жил болоход гаднаас нь ингээд цементлэхээр 10 жил болдог байхгүй. Ууланд авирсан зургийг та харах уу? За харъя. За би энэ Тэр чи ямар уул байж таарах вэ? Ревензори гэдэг Африкта өндөрөөрөө хоёрт ордог юм. Зөв. За. За яг Маргарита Пик гэдэг энэ Ревензори 5109 м-ийн өндөрт. 5100. Манай хэд байдیں۔ Алта 5 мөгтийн хүүтний оргилчин 4400 хэдтэй байдаг шиг санаад байна л да. 80 байдаг үү? вертолетер нисч үтсэн. Дээгүүр нь. Авираагүй. Би алта дээр нь гарсан. гарсан уу? Гарсан. Вертолетер гарсан. Вертолетер үү? Тэр гэхдээ би авирахад вертолет буухаар газар байгаагүй те. Хүйтэн дээр Тий. буугаагүй. Тойрчоод буцаа буучихгүй гэдэг. Юу болдог шуулдаа аваад тэр вертолетер буудыг ийм амар ингэж шавах юм дээр. За хоёулаа одоо оргилоос еврого оръё. Амьдралын чинь хамгийн том оргилуудын нэг бол чиний диплом. Тийм үү? Тий. Одоо дипломоо үзэнгүүтээ дараачийн сургууль боловсролын тухай ярий. Тийх үү? За тэгээд. За тэгээд чи Канадад очиод тэр диплом юм байна уу? Бага. Тий. Яг л би үзэх гэдэг юм хэрэг уучлаарай. Зарим үед нэг дипломгүй хүн үрдэл толгой дараагаараа суудсан тал байна. Тий. Тэг өдөрдөөд байсан тал байна. Тий. Манд хууль зохиож өгöd байсан тал байна. Тийм биз? Тий. Ер нь бол улсын хурл бол хууль бүтээдэг газар тийм үү? Тий. Гэтэл тэн дипломгүй байж болно л доо. Болно. Гэхдээ уул нь дипломтой сайн тийм ээ. Тэглгүй. Тэгээ хамгийн чухал нь бол дипломтой дипломгүй нь бол миний хувьд бол биш гэж бодож байгаа. Дипломтой гэж хэлээд худлаа ярьж байгаа нь харин тий хамгийн буруу. Тий. Хүн дипломгүй ч гэсэн өөрийн гэсэн эзэмшин дуршлагаараа тий ямар нэг байдлаар тэр чадварыг бол эзэмшиж болно шүү дээ. Гэтэл худлаа ярина гэдэг чинь бол муухай зүйл байхгүй. Маш муухай зүйл. За энэ бол миний IB диплом гэдэг энэ Дэлхийн нэгдсэн коллежид дэлгүүр баасан аваа. Тийм байна. Lester B. Pearson гэдэг. За зөв. Энэ бол нөхөж олгосон гэдэг. Би нэг алга болгоцсон байсан. Тэгээд 2016 онд би сургууль руугаа бичээд дипломныхын төлбөрийг төлөөд буцаж шинээр хийлгүүлж авсан. Ийм диплом бол байна. За дараач. Энэ бол миний бакалаврын диплом. За. Би Африкад 4 жил 1 жил ажил хийчээд Америкт очиж математик эдийн засаг гэдэг 2 мэргэжлэр бакалаврынхаа ажлыг бол хийсэн. Тэгээд энэ бол Connecticut College гэж зүүн ирэг дээр байдаг. За коллежийн дараа. За коллежийн диплом ялсан бүгднийг үзүүлчих юм уу? Тэгхүү. Тэг. За наадах чи одоо Харвард бол явчлаа ганц таньдаг. Та очижсэн үү? Гүү би чи одоо энэ шил агуу мундаг сургууль гэж ойлгодог. Би хөгжлийн эдийн засаг буюу яг нөгөө эдийн засгаараа л яваад байна л да. Эдийн засгаараа Монголд 2007 онд коллежээс ирчээд 2016 хүртэл Монголд ажиллаж хагаад тэгээд магистра хийхээр Харвард их сургууль руу явсан. За энэ бол миний Харвардын их сургуулийн диплом байна. Энийг жижигрүүлээд харуулчих юм уу? Тэг. Энэ айгуу том. Тэгдэг баг тий. Одоо ингээд нэг жааз байвал бас ингээ хийгээ үлгчийл гэж бодоод байгаа. Одоохондоо Чикагонд л хэвтээд байна. Хэдэн жил? Энэ 2 жилийн хөтөлбөр. Олон улсын хөгжлийн эдийн засгийн маш сайн профессорууд ерөнхийдөө бол нэг 2 сургуульд
байдгийг Америкт. Нэг нь болохоор MIT гэдэг нэг сургууль байгаа, нөгөөх нь Harvard. Harvard дээрээ яг хөгжлийн эдийн засгаар дагнцсан профессоруд манай сургууль дээр энэ программыг эхлүүлсэн. Одоо Dan Roderick, Plant Pritchett, Ricardo Hausman гэдэг хэдэн профессоруд би танд тэр профессоруудынхаа зургийг үзүүлэх үү? Тэг. Энэ байна. За энэ манай Dan Roderick гэдэг профессор. За. Эхнэр нь бас манай сургуульд багш. Зөв. Тэгээд би энэ манай хөтөлбөрийг эхлүүлсэн багшийнхаа хичээлийг үзчихэд 2 дахь жилдээ суралцахдаа профессорын туслах хийж исэн. За. Цалинтай. Цалин гайгүй. Гайгүй шүү дээ. Том боломж. Тэр эмэгтэй хажууд нь зогсоод тэр цуг төгссөн хүн үү? Гүү, энэ манай эхнэр. Би яг нөгөө багшийнхаа туслахыг хийж явахдаа танилцсан юм уу? Үжиглэг дээр би хамт дайралтаад за бүгдээрээ гэр бүлээрээ зураг авахуулъя гэд бит хоёр гэр бүлийн хүн чинь ганжин манжинд хэр ойрхон бэ? Түрүү чамд ганжин барьж яваад байсан болохоор их таньдаг юм аа хамгийн дөрөнд бошгон далд хийх гэж юм л гэж бодлоо шүү. Үгүй. Тэр яг хоо чон нэрвэл бэлэн асуудал тий. Тэр хөөрхөн дээ. Тэр мөөхөн. Тэр бол бас бахархмаар шүү дээ. За энэ манай бас программын багш Ricardo Hausman гэдэг Harvard дээр тэм судалгааны хүрээлэнгүүд байдаг. Олон улсын хөгжлийн төв гэж судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал нөхөр. Яг бид нэр хичээл ингээ хамт авч ийсэн. За одоо энэ багштай ингээ шалгагдаа зогсож байгаа энэ зураг байна. Тэгээд Ricardo Hausman-тай би бол нэлээд олон орж уулзсан. Анх очиод орж уулзаад за Монголын хөгжлийг та юу гэж харж байна? За ер нь бид нар юугийн зөв хийж гин, юугийн буруу хийж гин, таны бодлоор гэл ямар ч байсан 5 6 удаагийн уулзалтыг бол бид зөвхөн Монголын хөгжлийн талаар хийсэн мэт. Хичээлээс гадуур. Тэгээ хичээл дээр бол яг нэг үдсэж байгаа онолуудынхаа дагуу Монголыг л бол би байнга бол жишээ авч бол ярьдаг байсан л та. Тэгин шүү дээ. За энэ алдартай эдийн засгч нарт авахсан юм зурагнууд байгаа. За энийг бас би бас танилцуулж. Энэ бол олон улсын валютын сангийн айгүй алдартай хүн Carmen Reinhardt гэдэг яг миний Harvard-ын дипломын ажил дээр надад зөвлөх хийсэн. За би тань дипломынхаа ажлыг харуулчих уу? Тэг. Сэдвэн би өөрөө чинь сонирхоос илүү тэр сэдвэн бас их сонирхолтой байна шүү дээ. Миний дипломын сэдэв бол макро эдийн засгийн орчныг докторжуулах замыг эрэлхийлэх нь Монголын жишээн дээр. Монголын жишээн дээр макро эдийн засгийн орчныг докторжуулах аргыг эрэлхийлэх нь. За. Нэгсэндээ манай эдийн засгч нь 2000 оноос хойш ингээ хараад үзэх юм бол эдийн засаг нь экспортын голчлоо харахад экспорт бол илүү түүхийдээс хамааралтай болж ирж байна. Түүхийдээс хамааралтай болоод ирэхээр эдийн засагта бас яг тэр эдийн засаг маань түүхийдээс хамааралтай болж. Тэгэхээр түүхийн эдийн дэлхийн үнээр манай эдийн засаг ингээ савлаад ирж байна. Тэр энийг яаж докторжуулах вэ гэдэг дээр гарц гаргалгаа юу байна гэдгийг Монголын жишээн дээр авч хийсэн ажил. Энэ том эрдэмтэд энэ танай сургуулийн Harvard-ын энэ одоо том толгой одоо эрдэмтэд чамд хамтдаа одоо тусалж зөвлөж хийсэн гэсэн үг. Тэгсэн үг. Чи энэ сэдвээ яаж Монголд шингээх вэ? Яаж энэ сэдвийг амлиулах вэ? За энийг бол зүгээр ингээд нэг уншаад за ийм санаатай байна гэд санааг бол хүмүүс бол бодлого боловсруулагчд бол авч болно. Гэхдээ энийг хийхэд шаардлагатай тэр бүх мэдлэг чадвар чинь эргээд сангийн яамн дээр Монгол банкн дээр яг тэр хэлбрээрээ хэрэгжиж явах юм бол энэ бол Монголд илүү өндөр одоо хувь нэмрээ бол оруулна гэж би бодож байна. Би өөрөө бол нэг айхтар юу гэдгийг айхтар хууль батлаад ингээд хийсээ илүү тэр бодлого талтай ажиллах сонирхолтой. Хууль нь биш бодлого нь ямар хэрэгжил хэрэг байгаа. Үр дүн нь юу хүрч байгаа. Бид нар юунаас зайлс хийх ёстой юм.
манай тулгарч байгаа өнөөдрийн бэрхшээл вэ? Энэ дэр бүгдэн дээр нь ингээ гарч гаргах тусмаа бидний өнөөдрийн хөгжиж байгаа хурд маань тэр хэмжээгээр илүү хурдтай хөгжнө гэсэн тийм итгэл үнэмшилтэй хүн байхгүй. За энэ миний дипломын ажил гарч ирж байна. За Харвардын Кеннедигийн сургуулийн нөөцөнд бүртгэлтэй хадгалаастай байна гэдэг диссертац явуулсан. За Энд хичнээн хүн үзсэн сонирхсан байх уу? за тэр нь бол яг гарч ирэхгүй. Бүр гүн орж иж гарах баа. Тэг нь яг нөгөө систем дээр л байдаг баг. За энэ ийм Аримын амьдрал тий. Хэдий заванда тэгэд аримд явчихдаг байна. Бүтэн яваагүй. Ингэсэн. Нэг Батлан хамгаалах яамнаас залуучуудыг энэ цэрэгт татлагын идэвхийг нь нэмэгдүүлэхийн тулд бүх дүүргүүдээр 2-3 залуучууд аваад ийм нэвтрүүлэг хийсэн. Тэгээ хаан уулын дүүргийн нэг өдөр сууж исэн чинь хаан уул дүүргийн цэргийн штабаас дуудаад за нийслэлийн цэргийн штабаас ийм хүсэлт ирсэн. Дүүрэг болгоноос 2-3 залуучуудыг тодорхойлтыг явуул яг цэргийн анги дээр чи байрлаад тэгээд нийслэл болон нийслэлийн иргэн тойрох цэргийн ангиудаар ингэж орж үзээд танилцаад явах тийм хөтөлбөр байгаа гэж надад хэлсэн. Тэгэхээр тэгё нэрээ өгчигээд тэгсэн чинь аз дараад би сонгочихгүй хаан уул дүүргээс. Тэгээд энэ холбооны 13 дугаар анги дээр бид нэр бол байрлаж исэн. Тэгээд тэр үед хамт одоо явж исэн манай залуучууд байгаа. Дуучин найданд орж гэж байдэн штэ. Тэр бол явсан баяр дуучны хүүнгээ хонгор гээд бас нэг дуучин залуу байгаа. Тэр явж исэн. За энэ улмаа байна. Ингээд энэ залуучуудтай би нэг 2-7 хоног ингээд цэргийн амьдралаар бол ингээд амьдэрсэн. Тэгээд тэр залуучууд дундаа хөөхөн бас ахлах байлдагч цол авчих. Ерөөсөд багасаа дарга байсан. Дарга байгаагүй яа. Өдөртөгч байсан, мандайдагч байсан. Тий, яг хоо. Зүйтэй. Тий, тэгээд би миний хувьд бол юу гэж боддог вэ гэхээр эх орон дуудах юм бол бэлэн байх хэрэгтэй гэж боддог. Тэгээд одоо зарим нэг хүмүүсийг ингээ харахаар би эх орондоо хайртай гэж ингээл цээжээ ингээл балбал байдаг. Миний хувьд бол юу гэж боддог вэ гэхээр эх оронч байна гэдэг нь өөрөө эх оронч байна гэдэг нь яг тийм цээжээ балбах зүйл биш. Харин амьдралынхаа туршид алгуур мөртлөө цуцшгүй тэмүүлэлээр зүрх сэтгэлээ зориулахыг л эх оронч байна гэж бол би хувьдаа бол боддог байхгүй. Тийм ч учраас одоо ингээд зарим нэг найзуудтайгаа одоо зарим нэг хүмүүстэй ингээд уулзгаар тэр бодолтой адилхан хүмүүсийг харахаар ерөөсөө гадагшаад ингэж попортгүй ярьдгүй яг уртх ажлаа маш сайн хийж идэг. Энэ хүмүүс бол үнэхээр эх оронч байгаа хүмүүсийн нэг мөн. Жишээлбэл таньдаг зураг гараад ирлээ. Жишээлбэл 2016 онд би яг энэ залууг бол би мэдэхгүй уулзж байгаагүй нэрийг сонсоогүй байсан. Тэр үед ингээд нас орлаа гэд мэдээг нь би гараад энэ одоо юун залуу юм бол тоо гэх. Тэгээд хийсэн бүтээсэн нь тэр хийх гэж явж байгаа тэр бүгдийг ингээд хараад яг л нэг начиг залуу байна гэж бодсон. Начиг уртх ажлаа маш сайн хийгээд зүрх сэтгэлээрээ ямар нэг юмыг хамгаална гэд ботцсон тэрийнхнийхээ төлөө явж байгаад ингээд амь насаа алдчихдээ гэж би бол харсан. Тэгээд хэд хэдэн нэвтрүүлэг үзсний дараагаар бол энэ залууг би ерөөсөө амиа хорлсон гэж бодоогүй. Энэ зориг ахсны хэрэгтэй л адилхан хэрэг бол боллоо доо. Хизээ энэ хэрэг одоо ил гарч. Энэ бол өөрийн чинь дүгнэлт. Тий. Энэ бол миний дүгнэлт. Чиний дүгнэлт. Тий. Гэхдээ энэ дүгнэлт яагаад одоо өнөөдөр хүртэл ингээд би Facebook хуудсандаа хүртэл энийг хадгалаад байна вэ гэхээр би ийм залуучууд тийм олон биш бах. Тий. Нэгнээ алдна гэдэг бол бид нар уулзаагүй ч гэсэн нэг дотны хүнээ алдсан мэдрэмж надад төрсөн байхгүй. Тийм учраас одоо хүртэл ингээд би энд нүүр хуудсандаа энэ залуугийн зургийг ингээд хадгалаад байж байна. Тий, энэ хайр татсан хайр хүрм залуу л да. Ийм хайр хүрмээр хүмүүс олон бий. Тэгэхдээ эднээс их даруухан байдгийг далд гэдэг. Би чамайг нэг аяг кофе ууя хоёулаа. Тэгээд энэ халуун сэдвээ нэг жоохон амс хийхгүй зүрх зүсчлээ. Заяан тэгээд ирсэн яриа чинь бол бас их тийм чанга дуугаар ярьдаг сэдв ш. Тэгээд хоёулаа сайхан
кофе уугаад гэдэг үү. За Доошоо буй. Би чамайг өөрөө гараараа кофе чанж өгөн чамд. за баярлалаа. Энэ тэш бол миний тэш юм. Би нэг кино одоо тэгээд тэр нэг театр тийм ээ хүүхэлдэйн кино энэ тэр ийм юмтай л одоо нөхрөлдөг хүн. Тий. Энэ бол миний амьдрал. Тэгэхээр энэ цуусных би чамд өөрийн гараар кофе чанж өгнө. Тэгэхээр чи ер нь ямар ачаа үүсч явдаг хүн юм? Ямар тээштэй явдаг хүн юм? Хэсэг сайхан яриач. Би кофе бэлтчих. За, тэр хоорондоо гоо. За Тий. би чинь одоо яг сая Америк явахаас өмнө нүүлээ. За. Тэгсэн бараг 30 хэдэн хайрцаг ном гарав. Нагаас. Тэгэхээр яг таны түрүү асуусан ачаа юу юм бэхээр авч явж байгаа нь ерөөсөө л нэг хэд ном баа. За сэтгэлдээ ямар ачаад хийгээд байна вэ гэхээр би ч өөрөө тань түрүүн бас хэлж ийсэн бага бахта цэцэрлэгт бахта яг нэг социализмын үеийн цэцэрлэгээр ингээд өссөн яг энэ шилжилтийн үеийг амьдралаараа туусан хүн. Тэгээд та мэдэн штэ 90-ад оны эхэнд бол бараа таваар асар ховор байсан. Далханд очирлж исэн гэж хэлэхээр одоогийн хүүхдүүд далханд очирлна гэж юу юм гэж байгаа юм. Тэгэхээр бид нэр өөрсдөө далханд очирлж өссөн хүмүүс байна. Далханд очирлж исэн, гуриланд очирлж исэн, маханд очирлж исэн. Одоо надаас дээш насны хүмүүс би одоо энэ жил хулган жил орж ийн л доо. Шин тооллын. Наац яасан тийм ёстой бэлэг дэмбэрэлтэй дээ. Тэгээд одоо хүртэл миний сэтгэлээс гардаггүй нь юу гэхээр нэг 2 хүүхэд байт. Би тэр үед нэг 4-5 дугаар ангидаа л орж исэн баг. 94-5 оны явцаа. Тэгээд манайх 120 байдаг байсан. Урталт нь 10 дугаар байшин, манайх 11 дугаар байшин, арталт нь 12 дугаар байшин гэдэг 12 дугаар байшингийн арталт хогийн пүнкэр байдаг байсан. Тэгээ 10 дугаар байшингийн урагшаа бас нэг хогийн пүнкэр байдаг байсан. Тэгээ тэргүүр ингээд хог түүдэг хүмүүс хойтлын пүнкрээр ороод ингээд урагшаа явдаг. Тэгээ тэн дунд ах トゥ 2 хог түүгээ явдаг байсан. Ах нь миний одоо санджаар бол улаан өмдтэй. Тэгээд кепк малгайтай. Тэгээд ерөөсөө ингээд дээшээ харж нэмсгэлсэн тэм дүр төрх байдаггүй. Дандаа ингээд доошоо хараад шуудаага үүрээд ингээд. Дүүн болохоор 6-7 насны орчим жоохон л хүүхэд байна. Тэгэл урагшаа хойшоо гүүгээл ерөөсөө хог түүж амьдэрж гин гэж боддгоо. Тэгээд тэр дүр зурагт одоо хүртэл надаа сэтгэлд ингээд хамт явж идэг. Яагаад вэ гэхээр манай өвөө 2 данд оролцож байсан тийм хүн байдیں۔ Тэгээд өвөөгийн өвөө ингээд энэ хүмүүсийн бас аав ээж өвөг дээдстэй хамт дайн тулаанд оролцоо явж исэн баг. Бүр одоо 800 жилийн тэртээ бидний өвөг эцгүүд хамт тулаанд ороод эсвэл хамт ингээд аж амьдралаа энэ төрөө төхнүүлээд явж ирснийг үгүйсэхгүй байхгүй. Монголчууд чинь цөөхөн штэ. Тэгээд одоо үлдээч хоцорсон нь л одоо бид нар эндээ байгаа. Гэтэл тэр 800 жилийн өмнө дэлхий дээр байгаа хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан ийм улсын үр сад өнөөдөр яагаад хог түүж амьдрах ёстой вэ гэсэн тэр бодол тухайн үед төрөөд өнөөдрийг хүртэл ингээд надаа үлдээд явж байна л та. Би за Монгол улс хичнээн ядарсан байсан ч гэсэн Монгол хүн хог түүж амьдарч болохгүй л гэсэн тийм үзэл бодолтой байдаг. Тийм ч учраас энэ эдийн засаг энэ ядуурлыг бууруулна гэдэг чинь ерөөсөө л эдийн засгийн ухаан юм аа. Тэр ялангуяа улс төрийн эдийн засгийн ухаан юм аа. Дан ганц эдийн засгаараа улс төр нь байхгүй бол бас явахгүй. Яг тэгэхээр хамгийн зөв бодлогыг гаргаж ирлээ ч гэсэн улс төрчид нь тэрийг унгачаад. Тэгэхээр улс төрчдөд тааруулсан. Хамгийн зөв бодлого биш ч гэсэн дараачийн зөв те. Нэг бодлого дан зөв бус нь бүгд буруу гэж байхгүй шүү дээ. Хамгийн үр дүнтэй, хамгийн бага өртөгтэй нэг бодлого. Тэгээд арай үр дүн багтаа тэгтээ бага өртөгтэй ингэж явсаар хагаад хэдэн 10 бодлогыг нэг асуудал дээр гаргаж ирж болдог байхгүй. Тэгэхээр энэ бодлогуудаа бид нэр зөв хийж чадах юм бол Монгол улс
ядуурлаас сална. Монгол хүн өнөөдөр хүн болж төрснийхөө тий учир утгыг ойлгоод учир утгыг ойлгоно гэдэг чинь аюу тум завшаан шүү. Хүн болгон өнөөдөр утга учраа ойлгож амьдэрч бол чадахгүй байгаа. Яагаад чадахгүй байгаа вэ гэхээр амжиргааных нь тэр нөхцөл байдлууд нь тэр хүнийг өөрийнхөө потенциалыг нээж өөрөө энэ амьдралаа яаж амьдрмаар байна тэр хүслээрээ амьдрах боломжийг хязгаарлалцж байгаа. Тэгэхээр яг миний авч явж байгаа ачаа бол өнөөдөр яаж энэ эдийн засгаа бид нэр энэ шилжилтийн үе шиг ийм хүнд үе рүү оруулахгүйгаас гадна илүү хөгжингүй нийгэм байгуулах тэр зам руу яваад илүү олон монголчуудыг хүсэл эрмэлзэлтээрээ мөрөөдлөөрөө хөөж амьдрах тэр болцоог нь олох вэ гэсэн тийм нэг дотоод хүсэл эрмэлзэл байна. Тэрэндээ би хөтлөгдөөд өнөөдөр их хүртэл бас явсан байна. Кофенд элсэн чихэр хийх үү, сүү хийх үү? Элсэн чихрэл хий. Сүү хийх үү? За тэгэхээр амьдрал бол давстай. Бас элсэн чихэртэй. Тийм ээ? Тийм ээ. Тэгэхээр өөрийн чиний ярьж байгаа сонирхолтой юм халуун кофе уухын үед би нэг асуулт асуумаар байна. Тэр нь үхээр гэргийгээ тухай тийм нэг зүйлийг түрүү ярих гэж яснаа барагчих шиг болно лээ. Би үгийн шин тасалцсан. Тэр ямар үг вэ? Юу хэлэх гэж вэ? За миний хувьд эхнэрээ ярих их дуртай. Эхнэрээрээ ч гэсэн бахархдаг. Тэгээ бит хоёр анх танилцсан түүхийг ярих юм бол 10 жилдээ 9-р ангийн Улаанбаатар хотын нийслэлийн мэдээлэл зүйн олимпиадад оролцох гэж явж байхдаа танилцсан хоёр. За. 9-р ангидаа танилцсан байна шүү дээ. Тэрнээс хойш айхтар холбоотой байгаагүй. Манай хүн би бол гадагшаага 9 төгсөө явцсан. Тэгээ 7 жил байжгаад 2007 онд ирсэн. Манай хүн 2008 онд гадагшаага магистрээ хийхээр явцсан. Тэгээ 2011 оны сүүлд бол ирсэн. Тэгээд Монголд одоо нэгсэндээ надтай уулзахтай хэдий магистр бол хийцэн хүн байна шүү дээ. Би болохоор зөвхөн бакалавртайгаа тэгээ ажиллаа явж байсан. Тэгээ бит хоёр сүүлд сайн Харвардд төгссөн Шижиргээд нэг эмэгтэй байдیں۔ Тэрний төрсөн өдрөөр дахиж уулзаад. Тэгээд тэр орой нэлээд яриа болоод. За би бас жоохон факталсан. Факталсан юмнууд байна. Нэлээд халчаад тэгж хэлсэн маа. За намайг аваа яваач гэдэг. Аваа яваа. Тэгээ одоо тэр чигээр насаар нь аваа явах нь шүү дээ. Тэрийг одоо өнгөрсөн. Тэр үг бол дуусаа. Би намайг хэлсэн гэдэг байгаа. Би болохоор тэр хэлснээ бас санахгүй байгаа. Бас мөрж магадгүй шүү чи. Намайг аваа яваач. Авч явах юм бэ гэхээр ямар ч байсан аваа яваач л гэсэн чинь. Тэгээд тэр өдрөө ч авч яваа үл тээ зайлал. Тэгээ бит хоёр үерхэд дунд нь дахиад нэг факт гарч. Эхнэр бит хоёр тухайн үед үерхэж чагаад салаад тэгээ би үнэхээр хүнд байдалд орсон. Ингээд сэтгэл зүйн тийм хүнд байдал гэдэг чинь хүнийг ажлын хийлэгдүү юм бил. Одоо тэр мөчийг ингээд ярихаар одоо ч гэсэн ингээд нэг надад хүнд санагддаг. Нэг сар гаруй хугацаа яалтчгүй үнэхээр хүнд явсан. Тэгээд нэг өдөр ингээд босоод шулуудаал яг итгэл даасан нэг 30 найз руугаа би залгасан. Миний өгшөө. За найз нь бол яг хэцүү байна. Сэтгэл зүрх үнэхээр өвдөж байна. Энэ ийм нэг сайхан бүсгүй байгаамаа. Чи ажил дээр нь очиод нэг сарнаа өгдөг. Тэгсэн чинь дараа нь сонссон чинь ерөөсөө өглөөнөөс хойш ингээд хүн дасраагүй гэж. 30 хүн залгаал очиод ажлынхан ч гэсэн ерөөсөө ажиллаа хийгээгүй. Ерөөсөө л манай жоохон байжгаад нэг сарнаа орж ирээд тэгээ манай сайн найз одоо чимд орч гэж байдаг. Тэр фактлсан гэж. Яасан бэ гэсэн чинь чимд орч гэж
арчилсан намын нэг залуу мөн үү? Мөн үү? Мөн үү? Бид хоёр чинь За. ингээ ярих юм бол их юм би. Гэтэ цаатгаруу чинь би залгаал хөшөө. Найз нь юм хүнд байдалтай байна. Чи заавалчгүй очих хэрэгтэй нэг цэцэг авчиад өгөөч. Өө тгий нэр нь хэм блэ? Тэгсэн чинь би гантлага гэд хэлэхгүй. Тэгсэн чинь яасан эргэтэй л нэр байг. Тэгэл нэг цэцэг аваад ажил дээр нь очивол. Тэгэл нэг хүн гараад ирсэн юм байна л да. Тэгсэн чинь сайн байна уу танаад Бацүрэг гэж хүн байдгүй. Юу гэсэн вэ? Гэсэн чи яг өөрөөс нь асуусан баг. За. Нэг царнаага ардаа ирсэн. За. Бацүрэг гэж хүн байдгүй. Гэсэн чи манай их тийм хүн байхгүй. Нөгөөд чинь даашаа буусна. Энд тийм хүн байхгүй шүү дээ. Чи юу балаараа солиороод байгаа юм бэ гэж. Гантлах шүү дээ. Тэгсэн чи ороод гантулга байна уу гэсэн чинь нөгөө Бацүргийг асуусан хүн байгаа юм. Бас. Тэгэл миний амьдрал чинь хамаагүй гэгээлэг тийм нартай гоё болж эхэлж байгаа юм чи. Гэтэ тэр тийм хүнд сэтгэлийн одоо даваагаар нэг сар гаруй явна гэдэг бол би чинь бас овоо олон юм үтсэн шүү дээ. Африкт одоо 1 жил амьдралаа те маш олон хүнд тэнд амьдарч байхдаа хүнд одоо хагцлуутаас ингээд учирч яйлаа. Тэгсэн хэрнээл яг тийм хүний сэтгэлийн тийм дарамт одоо юу гэдэг тэр хайр дурлагч одоо дарамт гэж бас хэлж болохгүй юм та те. Яг ингээд хайр дурлалд унана гэдэг чинь өөрөө бас тийм хүсмээр зүйл бас биш юм шиг байлээ. Гэхдээ нэг давхад бол айгу. Олон давал бол хэцүү. Нэг л бахад олон туршлага туршилт хэрэггүй. Ерөөсөө ганц л нэг л туршаа. Ерөөсөө л ганц. За тэгэхээр мянган сарны дундаас чи нэг л сарна явуулж исэн юм байна. Би чамд 100 сайхан таньлаа. Одоо хүмүүст танилцуулж байгаа тэр 100-ийнхаа нэгийг гэж бодоод гэтээ нэг нь мөн үү биш үү гэдгийг хүмүүс шийднэ. Хүмүүс надад эргээ хэлэх бах. Тэгээ 100-ийн нэг энэ улс орныг аваад явчих. Бидний ирээдүйн хойчийг батлан даачих үйц. Тэ ийм сайхан залуу мэдлэг боловсролтой гэж үзээд одоохондоо шүү. Бас би ширний юмд итгэхээ ойлоод удаж байна. Энэ 101 гэдэг тэмдгийг за өөрт чинь зүгөөд өгчихнэ. За энийг зүгөөд явахад хүмүүс хараад нөгөө 101 нь энэ хүн байна да. Нөгөө залуу тэ ог нэрэ бүтээ хэлээдэгтэй. Баасан даваагийн дүлгөө. Баасан даваагийн дүлгөө гэдэг залуу мөн байна гэж тийм ээ. Би бол одоо мартахгүй. Хүмүүс мартахгүй баг. Ингээ баасан даваагийн төлөв нь чэйжэнд би нэг зүгээд өгчихье. За яа. Энэ тэгээд юу юм аа? Зүгээр биднээс хүмүүст танилцуулж байгаа шүү дээ. Төлгөнөө. За. Тэгээд танилцуулж байгаа. Хүмүүс шугам Мумбай биш байна гэдгийг нь бол өөртөө ялгачнаа. Манай ард түмэн чи бас ухаантай шүү. Хулган жил бол одоо бүх юмний их тэгээд хамбугаа саяхан бичсэн байсан. Хулган жил бодлоо хэлж болохгүй, хулгай ээж болохгүй, их тийм хүндээ их хатуу шүү гэсэн. Ягаад өгөхөр нөгөө шинэ тоол эхлэнгүүт бас тийм цээр байд юм байна. Хулган жилийн цээр гэж. Ямар ч хэсэг худлаа хэлж болохгүй л гэж. Тийм учраас би юм нөгөө лавлаад орж гэдэг шиг юм дандаа юм лавлж идэг болчихлоо л да сүүлийн үед. За ингээд өөрт чинь өшөө ярих танилцсан дээрээ бас сэтгэлд үлдсэн юм юу вэ? Би тэр болгоныг асууж чадахгүй. За би бол ажлын туршлагаа айхтар нэг ярилцаж бас амжсангүй. Одоо тэрийг ярьж болно. Одоо ярилцчихъя те. 2007 онд ирээд Америкээс төгсөж ирээд хэд хэдэн байгууллагуудтай ингээ уулзаа явсан. Тухайн үед надаа одоо хөрөнгө оруулалтын банк гэдэг юм да. Япон эзэнтэй нэг компани $1,500 цалин амлаж ирсэн. Гэтэл би 700,000 төгрөгийн цалинтай төсөл рүү орчихсон. Тэр төсөл маань ямар учиртай төсөл байсан юм бэ гэхээр бид нэр онлайн хөрөнгийн бирж байгуулад
энэ Монголд байгаа тухайн үед ойролцоогоо 3,000 гаруй ашигт малтны лиценз байна гэж яригдсан. Тэр үед ч уул уурхаа ингээд томроод бүүн болоогүй байсан үе байхгүй юу? 10 онд л яг ид болсон. 7 онд бол яг ид бүүн болоогүй. Гэхдээ ямар ч байсан хүмүүс ид бүүн болох юм байна гэж ярьж ирсэн. Гэтэл энэ баялгаасаа бид нэр яаж хүртэх вэ гэдгээ арга учраа олоогүй байсан. Тэгээд онлайн хөрөнгийн бирж байгуулад энэ олон лицензүүдийг тэр хөрөнгийн бирж дээр байгуулад байршуулад тэгээд хөрөнгийн биржээсээ гадны хөрөнгө оруулагчдыг Монгол руу авчирья гэж. Нэгсэндээ Монгол уул уурхайн компани гадаадд очиж IPO хийж хөрөнгө босгох биш. Онлайнаар гаднаас хөрөнгө оруулагч шууд холбогдоод Монголын тэр уул уурхайн компаниг худалдаж аваад дээрээс нь энд Монгол дотроо монголчууд нь тийм боломжийг нээж өг. Нэгсэндээ байгалийн баялагын тийш хуваалтыг хамгийн зөвөр хийх нэг механизм бол яа харахгүй энэ хөрөнгийн зах зээл бол мөнгө гэж би бол хувьдаа үздэг байхгүй. Тэгэхээр тэр төсөл төр би 2 жил гаруй ажиллаж ирсэн. 2007 оноос 2009 оны хооронд. Тэгээ 2009 онд юу болсныг та мэдж байгаа шүү дээ. Дэлхийн санхүүгийн хямрал болсон. Санхүүгийн хямрал Монголд орж ирсэн. Монголд доллар тэр үед өсөөд 1500 600 хүртэл өссөн. Тэнд ажилтгууд 150 мянган хүн ажлын байраа алдсан. Яг тэр жил шүү дээ 2009 онд. Их хүнд байсан. Тэр үед манай төсөл ерөнхийдөө бол зогссон юм. Уул нь бол нэг 10 хэдэн сая долларын төсөл. Тэгээ хөрөнгийн зах зээлээ байгуулчвал энээс хэдэн 100 мянга дахин илүү үр шимийг бол хүмүүст өгнө гэсэн тийм тооцоолт бол явжсэн. Тэгээ 2009 онд зогсоо тэр үед ч яг олон улсын JP Morgan гэх компани байдаг. Тэр компанид 11 жил ажилласан Болдах гэж байдаг. Болдах яг ирээд Newcom Group буюу энэ Mobicom компани гүйцэтгэх Mobicom-ийн толгой компаниг гүйцэтгэх захирлаар томилогдсон. За Болдах томилогдоод натаа болцсон. Тэгээ уулзаа за чи Newcom Group-д орж ажиллаач. Тэгээ би Болдахтай Newcom Group-д орж ажилласан. Newcom Group-д хид хідэн төслүүдийг бол санаачилж бол гаргасан. Болдахтай энэ Болдах чинь Newcom Group-ийн ажлын хажуугаар хөрөнгийн биржийн төлөөлөл удирдах зөвлөлийн даргаар болоод тэгээд засгийн газрын дэргэдэх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ажлын хэсэг гэж байгуулагдсан. Одоо энэ сангийн яамны сайд Хүрлбаатар сайд гэж байна. Тэрний ахалсан ажлын хэсэг байсан. Тэгээд тэр ажлын хэсэгт би бас орсон. Тэгээд Болдахтай хамт энэ хөрөнгийн зах зээлийн шинжилгээний ажил дээр бол Лондонгийн хөрөнгийн биржтэй бас хамтарч ажиллаж ирсэн. Тэгээ 2 жил ажиллаад Болдах Алтан дорнд Монгол руу ажиллаа бямсаахан ахт өгөөд тэгээ явсан. Би Болдахыг гарахт нь ажиллаа өгөөд за би ямар ч байсан хятад руу 1 жил хэл сурчаад ирье. Явсан. Чи юу? Би өөрөө. Үгүй чи чинь тэгээ хятад руу ямар хэл сурах гэж яваа? Хятад хэл үзэх гэж явсан. Тэг чи ч одоо хэдэн хэлтэй хүн бэ? За яг гайгүй ярина гэвэл англи хэл байна, хятад хэл байна. Ойлголтын төвшөнд байгаа хэлгүүл турк хэл байна. Яа тэгэхээр турк сургуульд чинь бид бүтэн 1 жил турк хэл үзэж байгаа шүү дээ. Тийм нөөц өхий юм. Би ягаад өөрөө чинь нэгэн хүмүүстэй танилцуулж байгаа учраас одоо бас ичмэр юмнууд гарч ийн л да нөгөө мө золгийн CV буюу анкетн дээр одоо манайхан шиг самбараа бичсэн шүү дээ. Англи хэл мэднэ ярддаг гэж бичсэн чинь сүйд болсон тийм тохиолдол биш. Тийм тохиолдол байна. Тий. Тэр бас биднэрт нэг бахархаад байх зүйл биш л дээ. Тий. Энд чинь улсаа төлөөлж явж байгаа хүмүүс чинь хамаагүй өндөр хариуцлага хүлээгээд илүү төвшөнд өөрийгөө бэлтгэсэн байхгүй бол иймэрхүү асуудлууд бол үүсэх нь бас нэг талаасаа бас тодорхой байна л да. За зүгэл зүйтэй. Тэгээд товчхондоо жил хятадд хэл үзсэн. Тэгээд HSK 5 гэж байдаг. 6 шатнаас би 5 дахь шатныхын шалгалтыг өгөөд тийм гэсэн. Тэгээд Монголдо буцаж ирсэн. Монголдо ирээд одоо та мэдхүү энэ Shark Camera гэдэг. Тий. Тэгээд Shark Camera та уулзаад
хэд хэдэн хүмүүстэй болсон маа. Тэгээд Shark Camera-хтай болсон чинь надад айгүй таалагдсан байхгүй. Тэгээд Shark Camera гүйцэтгэх захирал нь BD захирлаар нь үнцаасны компани дээр 2 жил гаруй байдлаа ажилласан. Тэгээд тэрнийхээ дараагаар хэд хэдэн газруудад би консалтинг зөвлөгөө өгөөд явж хагаад тэгээд Harvard руугаа тэнцсэн. Хоёр сургууль руу би аплай хийсэн. Зөв. Энд бас энийг бол хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Юу гэхээр яг сурсан тий Harvard руу. Нэрэнд нь болсон юм уу? Диплом нь болсон юм уу? Ямар тэмүүлэл хүсэл байсан. Юу гэхээр Монголдо ирээд 2007 оноос хойш ингээд 7-8 жилийн дараагаар доктор яасан бэ гэхээр би Америкаас ном захиалж их уншдаг байсан. Эдийн засгийн хөгжилтэй холбоотой. Гэтэл тэнд чинь хөгжлийн маш олон онолууд гараад ирсэн. Нийгэм талаасаа ч гэсэн эдийн засгийн талаасаа ч гэсэн. Тэгэхээр тэр болгон ч ингээд заримдаа хоорондоо нэгдэх юм байна, зөрчилдөх юм байна. Тэгээд Америкийн нэг том корпорацийн хүнтэй би уулзаж сууж байхдаа за энэ хөгжлийн эдийн засгаар ер нь өөрийгөө бэлтгийгүүл яах ёстой вэ гэсэн чинь чи цэгцтэй мэдээлэлтэй болёо гэж бодож байгаа бол чи заашгүй магистр хийх хэрэгтэй. За дэлхий дээр 2 програм байна гэж. Яг энэ хөгжлийн эдийн засгаар мэргэжсэн. Тэгээд нэг нь болохоор Harvard-д одоо энэ хөгжлийн эдийн засгийн хөтөлбөр. Энэ дээр ийм профессоруд байгаа гэдээ миний түрүүний хэлсэн профессоруд байсан. Нөгөөх нь Princeton дээр бас байна гэж. Тэгээд энэ 2 хөтөлбөрийн аль нэг рүү чи орох юм бол маш цэгцтэй ойлголттой болж чаднаа. Тэгэхгүй бол эн чинь айгүй хэцүү, маш том зүйл. Энэ нэг хүний бас тэгж айхтар хийгээд байдаг ажил биш ээ гэж. Тэгээ би 2 сургууль руу аплай хийгээ. Тэгээ Harvard-аас бас би тодорхой хэмжээний бол тэтгэлэг авсан. Тэгээд тийшээгээ би бол явсан. Тэгээ ер нь тэгээ чи ирээд юу хийсий? Ер нь чи ямар хүсэл тэмүүлдэг? Ганцхан өгүүлбэрээр тодорхойлох юм бол ганц өгүүлбэрээр тодорхойлох юм бол би хүүхдүүдтэй хүлээж авсан нийгмээсээ хамаагүй хөгжилтэй нийгэм л хүлээлгэж өгмөр байна. Илүү сайхан маргааш шиг. Илүү сайхан маргааш. За илүү сайхан маргааш гэж юу юм бэ? Арай илүү гой хоолтой гэсэн үг юм уу? Гой хувцастай гэсэн үг. Тэр талаас нь биш. Ямар талаас нь вэ гэхээр миний одоо би 2 охинтой. Миний 2 охин өөрийнх нь хүсэл эрмэлзлийг дагаад тэр мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэхэд тэр жигүүрийг ургуулах нөхцөлтэй тийм л нийгэм. Нийгэм. Нэг хүн өөрийн гэсэн хийж чадах зүйлүүд байдаг тийм үү? Жишээлбэл машин авч чадна гэхдээ зам барьж чадахгүй. Хүн орон сууц авч чадна гэхдээ цэцэрлэг түрээлэн байгуулж чадахгүй тийм. Нэг хүн энийг заавалжгүй институт буюу төр эсвэл компани ийм зүйлүүд байна. Гэтэл нэг хүн өөрөө хичнээн хичээвч араас нь нийгэм дэмжих үү, татах уу? Тий. За ямар утгаараа бас тэгж хэлж яах вэ? Жохон тодруулах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн салбар нь өнөөдөр өвчлөлөө гэхэд зөв онцлоод эмчилгээг надад зөв хийчихдэг. Төрийн нэг үүрэг. 2 тэр хүнийг дэлхий дээр өрсөлдөх чадвартай биш юм а гэхэд ятаж энэ ойр хавийнхаа улсуудад өрсөлдөх чадвартай болгож. Төрийн үүрэг. Тэгээд 3-т нь заавалчгүй саятан тэр бомтон болдгоо маа гэхэд хангалттай амьдрах цалинтай тийм ажлын байрыг бий болгоно. Ерөөсөө ийм л юм өсөж байгаа шүү. Тийм шүү дээ. Энийг бүрдүүлнэ гэдэг нь нэгсэндээ бас өнөөдөр ингээд аав ээж болсон мянган залуучуудын үүрэг баг. Одоо би өөрийн хувийн компанид байгаа. Тэгээд эрүүл хот гэдэг санаачлагыг одоо удирдаад аваа явж байна. Тийм. Эрүүл хот гэдэг санаачлаг хаанаас үүссэн юм бэ гэхээр ерөөсөө сая 10 сард энэ түлштэй холбоотойгоор нэлээд олон хүмүүс бас нас барж хэдэн мянган хүмүүс бас угаартлаа шүү дээ, тийм. Тэгээд тэр үед угаартсны дараагаар нийслэлийн санаачлагаар энэ ерөнхий сонсгол гэдэг ард иргэдийн ерөнхий сонсгол гэдгийг анх удаа хийсэн. За тэр нь би өмнө нь 2007-оос 10 оны хооронд хөрөнгөний зах зээлийн төр төсөл төр ажиллаж байхдаа Дэлхийн банкнд зөвлөхүүдтэй хамт ажилладаг байсан. Орчуулга хийгээд тайланг нь орчуулдаг. Яг энэ агаарын бохирдлын түлшний талаар. Тэгээ тэр хүмүүстэйгээ би холбогдоод бичсэн.
За Монголд ийм төлш ингэж нэвтэрлээ, ийм асуудал үүслээ. Энэ юунаас болоод байна? Одоо яах ёстой вэ? Тэгсэн чинь за бид нэр Хятадд олон улсын ийм хурал болж байгаа чи хүрээд ирээ. Тэгээ би Хятад руу нисж очиод олон улсын зөвлөхүүдтэй уулзаад тэгээ бүх ер нь юу хийх ёстой гэдгийг заалгаж аваад иргэдийн нийтийн сонсгол төр хийж яриаг өгсөн. За энэ бол ямар ч байсан хамгийн түрүүнд угаарын хийнээс болж байгаа. Угаарын хийний асуудал нь түлшиндээ ч байгаа, зуухандаа ч байгаа. Энэ хоёроо сайжруулахгүйгээр ямар нэг байдлаар угаарын хийг нойлно гэж бол байхгүй. Тэгээд энэ танилцуулгаа тавьсан Оном сан гэж та мэдэх үү? Сонссон. За Оном сангийн Наранбаатар бас тэнд танилцуулга тавьсан байхгүй. Тэгээд тэр танилцуулгын дараагаар бит хоёр уулзаж ярилцаад тэгээд энэ эрүүл хот гэдэг энэ эхний ажил нь ямар ч байсан бид нэр энэ түлшийг яаж энэ 217 мянган гэр хорооллын өрхөд аюулгүй болох вэ? Нэгсэндээ унтахтай та галаа ноцоогоод хонж байгаа бол ямар ч асуудалгүй босч ирнэ гэсэн баталгааг нь өгөхийн тулд бид нар юу хийх ёстой вэ гэдэг дээр ярилцаад за ямар ч байсан тэгвэл энэ санаачлагыг эхлүүлье гэдэг. Нэгсэндээ бидний өнөөдөр хийж байгаа ажлыг үл энэ түлшийг яаж сайжруулах вэ гэдэг дээр яг одоо ажиллаж байна гэсэн. Ингийн тулд би өөрөө эдийн засагч түлшний мэрэгчлэлтэн биш. Эрдэмтдийн баг гэж энэ эрүүл хотын санаачлах дээр үүсгэсэн. Энэ нь болохоор шинжлэх ухааны академиас академичид бол орсон. Яг энэ түлш энэ эрчим хүчний чиглэлийн дулааны техник технологийн хүрээлэнгээс оролцсон. Хими мөн энэ шахмал түлшээр өмнө нь олон жил ажилласан хүмүүс ч гэсэн энд оролцсон. Тестийн лабораториос хүмүүс оролцсон. Тэгээд Оном сангаас оролцсон. Гэт ингээд нэг 10 хүн энэ дээр бол одоо эрдэмтдийн баг байгуулад ингээд ажиллаж байгаа. Зорилго нь яг энэ санаачлагын зорилго юу вэ гэхээр энэ түлшийг дараа жил тэртээ тэргүү түлнэ. Үргэлжлүүлээл хийн. Тэгэхэд угаарын хийн багтай, угаартах эрсдэл багтай ийм л нөхцөл байдлыг бүрдүүл. Хэрвээ энэ бүрдчих юм бол бидний эхний амжилт ажил бол 100% биелээ гэсэн. Наадах чи мундаг сайн санаачлаг байна да. Нэрэ тоглоомгүй итгэлгүй унтна гэдэг аюултай шүү. Нар харах уугүй юу гэдгээ мэдэхгүй унтна гэдэг. Гэхдээ одоо бас ахаалаа. Гэтэ өндөр үнээр урагшаа явж байна. Тэгж байгаа. Маш өндөр үнээр. Энэ дээр яг би орно гэж бас бодог байсан юм аа. Орно гэж юусоо бодог. Би чинь 10 урдаас төгсөөд ирсэн жилийн хугацаанд нийт 13 аймгаар тойроод 3000 гаруй оюутан залуус лекц уншаад орон нутгийн иргэдтэй уулзаж ирээд илүү эдийн засгийн чиглэлээр ажиллана гэд явж исэн. Ямар сандаа түрүү хэлэхэд нэг компани байгуулсан гэд. Тэгсэн чинь яг хүмүүс нас бараад ирсэн чинь тэнд жоохон хөвгттэй нэг гэр бүлийн хүмүүс энцсэн. Тэгэд энэ нь надаа жоохон хүн туссан. Яагаад хүн туссан бэ гэхээр би өөрөө орон сууцад амьдардаг. Миний хоёр хүүхдэд ямар нэг эрсдэл байх юм бол би аав хүн гэдэг утгаараа тэрийг би арилгах ёстой. Тийм. Аав нар чинь бол гэрэлт бол илүү хариуцлагатай, илүү аюул занал хийлсэн тохиолдолд бол ямар нэг үйлдэл хийж тэрийг зогсоож явах ёстой хүмүүс шүү дээ. Гэтэл би энэ түлшин дээр юу хийх ёстой вэ? Ер нь ямар алхмууд авах ёстой вэ гэдгийг тодорхой хэмжээнд гадарлаж ирсэн. Надаа тийм олон улсын зөвлөхүүдийн сүлжээ байсан. Гэтэл би гэр хороолт байсан бол яах вэ? Цонгийн хайрхан дүүрэгт одоо жишээлбэл тэр баян өшөөнд би амьдарч исэн бол надад тийм холбоо сүл бийж байхгүй. Тийм мэдлэг чадварч байхгүй байсан бол би эрсдлээ хүлээгээд хоёр жоохон охиноо тэгээд хараад би хоноод ах юм. Яг одоо энэ асуултан дээр яг өөрийн чинь над руу харж байгааг харсан дээр хоёулаа ярилцлага зогсооё. За юу. Энэ чиний харсан харц сая асуусан асуулт очиж байгаа хүмүүст минь очиг. За тэдэнд эрхийн үлдээе. Тэд бодог. Хүн өдөр бүхэн сонголттой таарч идэг. Өглөө босохдоо хүртэл сонголттой шууд уулздаг. Тий. Халуун дулаан хувц өмсөх үү? Хөнгөн ингэн гарах уу? Өглөө болгон. Алхам тутамдаа. Цаг хорон тутамд
дандаа сонголтод харж явдаг. Тэгээ сонголт нь мэрэгэн байх болтугай. Тэгээ мэрэгэн сайд байх юм бахгүй, ухаалаг байх болтугай. Тийм нөгөө Азийн суглаа шиг юм байж болохгүй. Тийм ээ. Тийм учраас ингээд Давид тэрийн ярилцлага асуултаар дууслаа. Гэтэ үзэгчдээс асуугаад дууслаа. Саяын над руу харж исэн харц чинь бол надад их юм бодуулаад юм учраас би юм бодмоор байна. Цаашдаа. Одоо ингээд цаашаа үргэлжлэх юм бол миний одоо дотор байгаа бодмоор байгаа тэр санаа сэтгэл алгуулах гэдэг. Ойлголоо. Баярлалаа танд ирж уулзсанд амжилт хүсье. Өрсөнд баярлалаа. 100-ийн 1 болсонд баярлалаа. За тэмдэг бэлгэлсэнд бас баярлалаа. За ингээд би таныг үдэж өгье да. За тий.